Цэлэн аймаг Мандал сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 10 ангиас оролцож байгаа Angels баг байна. Бидний хийсэн бүтээл маань болохоор уушигны багц байгаа. Энэхүү уушигны багцаа яагаад хийх болсон бэ гэхээр манай Монгол улсад маань одоо амбулаторийн үзүүлэлтийн 5.5% нь томоодос өвчнөөр өвчлсөн хүмүүс байна. Тэгээд тэрхүү өвчнийг болохоор хүчтэй антибиотикууд болон химийн найрлагатай эмнүүдээр ингээ эмчилдэг. Харин тэрийг бид нар ингээд Монгол уламжлалт аргаар эмчилъя гэд одоо уушигны багцаа гаргасан. Уушигны багцанд маань уушигны бэлтгэл, хөлний дүрлэг, мөн дээрээс нь гангатай адууны тос, хар хүүх даавуу, уян биенд орсон байгаа. Уушигны бэлтгэлд маань юу орсон бэ гэхээр гишүүний үндэс болон амьсны навч, тэгээд ганга өвс орсон. Тэгээ хэрхэн хэрэглэх вэ гэхээр өдөрт нэгээс 2 амны халбгаар халаагаад хэрэглэнэ. Харин одоо хоолойны таслагт маань болохоор улаан мөөг болон сэнгэлсэн гааны орцтой. Тэгээ энэ болохоор хөлний дүрлэг байгаа. Хөлний дүрлэг маань болохоор одоо лаврын навч болон цагаан ганга өвс орсон. Тэгээд одоо хөлний дүрлэг маань ач тус нь болохоор хөлний мөөгөн цэрийг арилгах, дархлааг дэмжих гэсэн ач тустай. Тэгээд хэрхэн хэрэглэх вэ гэхээр усны 1-2 литр усанд хандлаад тэгээд өвчтөй хэсэг дээрээ шавших болон дүрлэг хэрэглбэрээр хэрэглэнэ. За адууны тосоо болохлээрээ намааг ингээ баг байхад эмээ маань ханиа төрөх болгонд адууны тосоо ингээд цээжин дээр минь түрхэд хар хүүхд даавуугаар ингээд бин хийгээд тавьж өгдөөд байсан. Тэгээд ингээ хоноод маргааш өглөөнө гэхэд бол идэгсэн байдаг. Тэгээд аав ээж маань ч гэсэн одоо ингээд манай дүүнрийг ингээ өвдөх болгоно. Одоо хар хүүхд даавуугаар ингээд биеийн тавиад адууны тосоо түрхээд өвдгөө. Цэсний эргэлтийг сайжруулдаг, дархлааг дэмждэг ач тустай. Харин энэ хар хүүхд даавууны хувьд болохоор одоо хүний биед байгаа хамгийн хортой бодисуудыг өөртөө шингээж аваад хий хуарыг гадагшлуулдаг ач тустай. Бүтээтгүүнүүдийн маань анзаарах юм бол бүгдөө ганга орсон байгаа. Яагаад бид нар заавал ихэнх бүтээтгүүнүүдээр гангийг оруулж өгсөн бэ гэхээр ганга нь өөрөө бактерийг одоо эсрэг цүүлж, ханиадыг намдааж, өвсдийг дарж өгдөг байгаа. За манай энэ бүтээтгүүнийг маань хэрэглэж үзсэн манай сургуулийн сурагчид болон багш нар, эцэг эхчүүд, хамаатан садан маань болохоор одоо энэ өрөвслийг маш сайн намдааж, одоо үр дүнгээ сайн үзүүлсэн гэсэн сэтгэлээ бидэнд хуваалцсан. Тэгээ энэхүү сэтгэлээ хуваалцсаны үед бид нэр урам зориг аваад сургуульдаа эмээр бус эмийн ургамлаар ангаая гэсэн нэртэй клуб байгуулсан. За бид нар энэ эмээр бус эмийн ургамлаар ангаая гэсэн энэ клубыг улам цааш нь өргөжүүлээд бүтээтгүүнээрээ илүү олон төрөл болгоод илүү цаашаа өргөжүүлэх тийм бодолтой, тийм сонирхолтой, зорилготой байгаа. Бид ирээдүйд уламжлалт ангаах ухааны эмч болох хүсэл мөрөөдөлтэй охтууд байна. Биднийг дэмжээрэй. Баяртай.